Сайн байцгаана уу, Мэмүүлээ байна. За чи хөөрхөн буюу бамбаа улчрахын дутагдaltaй болоод тархалттай хүмүүст зориулж хийж байгаа нийгмийн хариуцлагын хүрээнд олон нийтийн сүлжээнд үн төлбөргүй хийж байгаа цуврал видео зөвлөгөөний маань 2 дугаар зөвлөгөө ороход бэлэн боллоо. Тэгэхээр та бүхэн маань анхаарлаа сайтар хандуулаарай гэж хэлмээр байна. За энэ удаагийнхаа дугаараараа маш сонин зүйлийг би тайлбарлаж өгөн. Энэ зүйлийг ихэнхдээ хүмүүс анзаардаггүй, ихэнхдээ хүмүүс хэлдэггүй, тоохгүй орхичдаг. Гэхдээ сонсохоор яасан энгийн юм байсан юм бэ? Ийм чухал байсан юм уу гэж бодмоор зүйлс байгаад. За хэрвээ та өөрийгөө бамбаа улчрахын дутагдaltaй гэж онцлогдсон. За эсвэл та өөрийгөө илүүдэл жинтэй гэж бодож л байгаа бол одоо энэ хүү зүйлийг анхаарад, анзаараад, шалгаад үзэхэд ерөөсөө гэмгүй гэж хэлмээр байна. За үүнийг 8 настай болчраас 80 настай буурал хүртэл бүгдээрээ хийгээд анзаараад үзэхэд ерөөсөө гэмгүй шүү гэдгийг дахин хэлье. За би өөрийгөө одоо бамбаа улчрахын дутагдaltaй гэдгээ мэдээд би хэлжсэнтэй 90 гаруй килограмм хүрж бараг таргалж ийсэн. Түүнийгээ мэдээд бол одоо мэдсэн цагаасаа ахуулаад одоо бол ингээд 4 дахь жилдээ явж байгаа. Түүнээсээ хойш бараг 30-аад килограмм хасаад одоо бамбаа булчрахын дутагдaltaгүй хэрнээ бамбаа булчрахын дутагдaltaй хүн шиг амьдраад байгаа байж огч магадлал байдаг. Шинжилгээ өгөхөр зүгээр гараад ирдэг тий. Юу вэ гэвэл бамбаа үндсэн дааврын TSH, T3, T4-р даавар тий. Энэ гурван даавраа шалгуулахад цусандах одоо хэмжээ зүгээр гараад байгаа хэрнээл нэг л сонирн байгаад байдаг. За энээр шинж тэмдэг нь яаж илэрдэг вэ гэхээр даардаг хүн байна уу? Зүрхэн дэлсдэг, салгалдаг, ууртаа уцаартай болдог, хэвлийн тарга нэмэгддэг. За эсвэл одоо ходоодны хэсгээр маш их өөх хуримтлагддаг. За тэгээд яг энэ хажуудлын хашааны тойрог гэсэн. Яг энэ хавьцаа илүү их өөх хуримтлагддаг хүмүүс байх юм бол та кортизол дааврын таргалтанд өвтчихсөн явж байна шүү гэдгийг санаад авахд гэмгүй. Кортизол даавар гэдэг маань бөөрийн дээд булчирхаагаас ялгардаг стрессийн даавар. Кортизол даавар ялгарсан үед би яг ямар байдалд ордог вэ гэдэг нь өөрөө шинжлэх ухааны тайлбартай. За миний ярьж байгаа бүх зүйл шинжлэх ухааны үндслэлтэй маш олон эмч нараас яриагаа шүүлгэж гарсан. Тэр бүхэл та бүхэн маань миний ярьж байгаа зүйлийг ChatGPT-гээр хүртэл шүүлгэж болно. Би бүх зүйлийг шинжлэх ухааны үндслэлтэй ярьж байгаа шүү. Би өөрөө хоол шимтгийлийн мэрэгчлэлтэн гэж бас дандаа хэлдэг те. Тэгэхээр за энэ зүгээр яг хүн болгонд хэрэгтэй шүү гэсэн үгнээс хэлж байгаа учраас болж өгөл дэвтэр аваад тэмдэглээд авахыг бодоорой л гэж хэлэх гээд байгаа. За тэгээд яадаг вэ гэхээр кортизол даавар ялгарсан үед хүний булчин нурах процесс явагддаг. За одоо булчингаа нэмэх гэж байгаа хүнд булчин нураагаад байх нь байна. Өөхөө хасах гэж байгаа хүнд өөхийг нэмээд идэг. Хавнгаа хаймаар байхад хавн нэмэгдүүлээд идэг. Уур уцааргүй баймаар байхад ууртаа уцаартай байлгаад идэг. Ингээд стрессийн даавар ийм учиртай. За энэ даавар тэгвэл тийм л муухай даавар юм бол яагаад ялгараад байгаа юм бэ те? Биднэрт хэрэггүй юм биш үү гэж бодож болно. Үгүй хэрэгтэй. Энэ даавар маань биднийг амьд байлгадаг даавар. Энэ даавар хизээ ялгардаг вэ гэхээр одоо бид нар тайлбарлах юм бол emergency mode тий аюулын үед төгшүүрийн дохио гэсэн үг. Энэ даавар асаалттай үе сэтгэл санаа савлгаатай, ууртаа уцаартай, би байнгын аюултай байна, бид нар аюулд байна гэж мэдрээд өөхөө хасгаа болж эхэлдэг. Манай эзэн гаднаас хичнээн ч хоол өгсөн тэр түүнийг бүгдийг өөх болгож хуургаарай гэсэн дохио авдаг гэсэн үг. Симпатик мэдрэл идэвчээд эхэлдэг. Энэ даавар идэвчж байгаа үед бамбаа 3 даавар байгаа шүү дээ. Тэрний Т3, Т4 дааврын чинь Т4-р даавар нь 90%-ийг нь эзэлдэг. Бамбаа ихэнхдээ Т4 даавар ялгаруулдаг гэсэн үг. Т4 даавар бол ингээд бензинтэй канистртай тийм одоо канистр дүүр бензин ачсан ингээд машин явж байгаа төсөөлөл л цусан дотор явж байгаа. А гэтэл тэрийг бид нар эс рүү оруулах хэрэгтэй бай. Эс рүү оруулж ингээд түлш өгөх хэрэгтэй бай. Тэгжиж бид нар турна. Тэгжиж бид нэр илүү гоё болно, залуу болно. Бамбаа бүх одоо даавар маань ажиллаа хийх гэдэг шүү дээ. Т3 болж хувирж тэгдэг. Тэхийн тулд Т3 рецептор ажиллах хэрэгтэй. За үүнийг цоож гэж нэрлэчихье. За тэгвэл бүр амархнаар тайлбарлая л да. Т4 даавар маань за төлхүүр юм байна. Т3 дааврын рецептор бол одоо чойж юм байна. Тэ хаалга руу орох гээд энэ маань эсвэ тэ. Эс рүү орох гээд гэтэл цойж нэвтэрчдэг. Энэ л асуудал болоод байгаа. Тэгэхээр миний цусны дотор Т3 даавар, Т4 даавар тэнцвэртэй байна уу гэж шинжилгээ өгөхөд тэнцвэртэй гараад идэг. Аргагүй штэ би энэ зөндөө байна гэж гаргаад идэг. Гэтэл тэр нь эс рүү орж ажиллаа хийхгүй байгаад байх юм бол яг бамбаа улчрахын дутагдалд орцсон өртцөн хүн шиг амьдраад идэг гэсэн. Тэгээ энэний хамгийн анзаарагдаж байгаагүй хинч анзаарж байгаагүй нэг сонин зүйл нь юу вэ гэвэл стрессийн кортизол даавар маш их хэмжээгээр ялгараад идэг. Тэр хизээ ялгардаг вэ гэж за одоо анзаараарай. За би амар турсан бол уучлаарай. Шинжлэх ухааны дүгнэлттэй тайлбарлахгүй бол яагаад вэ гэдгийг мэдэж авахгүй бол та нар маш амархан зүйл байна гэж тоохгүй яах юм бэ? За би айгүй олон жил ийм байдалтай явсан. За надаас сүүлийн үед хүмүүс хүүшэ чи ийм өндөр байсан юм гэж асуугаад байгаа. Миний ууг нь төрөлхийн одоо өөрийн маань өндөр 1.73 м өндөртэй юм баггүй юу? Тэгэд ингээд жил ирэх тусам намхан болоод байгаа юм санагдаад хүн болгоо
Чи ямар сонин нэг л тийм сонин улхаасан болоод байна гэдсэн. Хөгшрөөд дээ штэ чи сонин харагдаад дээ штэ ингээд байсан. За тэгээд би зургуудаа харсан, өөрийгөө харсан. За тэгээ сүүлийн үед надаас чи ямар гоё болоод байна гэж маш олон хүн хэлж байгаа. Гэхдээ би нэг зүйлийг зассан. Хардаа. Одоо миний энд ийм том бүхтэр үүссэн ийм айгүй том булчингийн зангирал явагдсан байсан. Би энийг эмчлүүлсэн. Маш олон удаа бариулж, маш олон удаа бомб тавиулж. За дээрэс нь би одоо зогсолтондоо засвар хийсэн. За ингээд зогсоод бай. За яг ингээд зогсдог хүмүүс байна уу? Гидсэн урагшаага тэ мөрөө хавчцсан. Мөр чөлөөтэй биш. За тэгээ ингээ яваад. Энэ ямар учиртай гэхээр ерөнхийдөө надархуу өндөртэй хүмүүс юм уу надаас дээж өндөртэй хүмүүст илтгэв тохиолддог асуудал хүүхдүүд ингэж гарахаас одоо бас жоохон ичээд идэг те. Тэгээ ингэж яваад. За ингэж явсаар хагаад энэ нэгдүгээр шалтгаан, хоёрдугаар шалтгаан гэх юм бол ухтас үзээд байдаг. Орой болохоор ухтас нь ерөөс нь хүзүүн урагшаага. Ингээл уц үзээд байдаг. Ингэнгүүт хүзүүн урагшаага ингээд яваад байгаас толгой урагшаага яваад байна. Ингээд яг энэ хүзүүний энэ хавьд байгаа C5-аас C6, C7 дугаар нугалмууд хүзүүний нугалмуудын диск дарагдаж эхэлдэг. За эмчнэрт хамгийн ихээр диск сүлхийдэг хүзүүний асуудал үүсдэг нугалан бол C5, C6, C7. За энэ нугалмууд дандаа ингэж хүмүүс ингэж урагшаага ингэж бүгдээсээр байгаад энэ гулсчдаг. Одоо өсвөр насны хүүхдүүдтэй хүмүүс байвал энийгээ эртхэн миний яг одоо зааж өгөх гэж байгаа дасгалыг заавал хийлгээрэй гэж хэлмээр. За тэгвэл энэ яадаг юм бэ? Энэ ингээд дарагдаад байл та. C5, C6 дарагдаад бай. Гэтэл энэ маань мэдрэлтэй буй симпатик мэдрэлтэй маш ойрхон байдаг. Энэ дээр симпатик мэдрэл дарагдах юм бол одоо шууд энэ маань аюулын дохио үүсээд нөгөө миний яриад байгаа кортизол давч ажиллаад эхэлнэ гэсэн. За уучлаарай би жоохон загинж байгаа юм шиг ярьж байгаа бол намайг уучлаарай. Би юусоо загнаагүй шүү нөгөө юмаа ярих гээд ингээд төвлөрч байгаа үедээ би жоохон ингээд хурдан яриад байдаг хүн шүү уучлаарай. За тэгэхээр кортизол даавар ялгараад эхэлдэг. Иннээс болоод таны нөгөө миний яриад байгаа бамбаа булчирхай T4 даавар чинь T3 болж хувирч ажиллаа хийхгүйгээс болоод хэвлийн тарга ходоодны хэсгийн ийм таргалалт за тэгээд за бүр хамгийн амар юм юу гэж дотор өөх хүртэл үүсэх эрсдэлтэй байдаг. Ингэдэг. Тэгэхээр ердөө энэхэн зүйлээс үү? Тийм ээ, харин энэхэн зүйлээс. За энийг тэгвэл яаж засах вэ? Одоо хараарай би хитгэн дасгал гэх юм уу? Одоо та бүхэндээ үзүүлэх гэж байна. Аюу амархан. За одоо нэгдүгээр дасгал. За эхлээд яасан сайхан хүүхэн бэ? Тэг ингэвэл ёстой их дажгүй хүүхэн харагдах гэдэг шүү, тий. За ингээ яваад бай. Энэ ямар үлбийсэн золиг вэ гэж удмаар байгаа шүү дээ, тий. За дахиад тэнэлээ. Өөрийгөө айгүй томор дэлгэжин гэд төсөөлөөд хоёр далаа хавчлаа. Ардаа барьлаа. Гараа. За ингээ гардаа барьлаа. За тэгэнгүүтээ энийг өдөртөө та бүхэн маань 10-ын тоогоор эхлээд шүү. Хамгийн ихэнд эхэлж байгаа үед 10-ын тоогоор 10 удаа өдөртөө хийгээрэй. Нэг удаадаа 10-ын тоогоор 10 удаа хийгээрэй. Дотроо 10 тооллоо буцаага сууллаа нийт 10 удаа. За хоёрдугаарх нь болохоор хүзүүг хойшин татах ийм хэвэнд орно. Одоо нас хэвшилт орно. Энийг нэг дор чадахгүй баг-багаар хийгээд явандаа сураарай. Тэр нь юу вэ гэхээр гадуур явахдаа за би энэ дээр ялангуяа энэ дээр үеийн кинонуудыг үзэх юм бол дээр үеийн хатад ямар ч улс үндэстний ялангуяа дорн дахны хятадын солонгосын манай одоо том хаттуудын ингээд одоо ерөөсөө ийм иж те одоо дүр төрхийн зурмлуудыг харахаар дандаа ийм байдаг. Ийм цэгц байдаг. Дандаа ийм байдаг. Энэ юу гэлтгээд байгаа вэ гэхээр тэр хүмүүс энийг дээр үеэс мэддэг байсан гэсэн үг байхгүй. Ингээд хүзүүгээ хойш нь тат. Бүр давхар ирүү гартлан татна хойшоо хүзүүгээ. Ингээд. За ингэнгүүт миний энэ бүхтэр арилж гин үү. За ийм энэ муухай харагдаад богинохон үзүүтэй харагдуулдаг. За би үгний одоо ийм богинохон үзүүтэй юм үгүй шүү дээ. Ийм амар том үзүүтэй юм үгүй шүү дээ. За ингээд хойш нь татлаа. Заслаа. За хойшлууллаа. Ийм тэгшгэн байх хэвээр. Иннээс юусоо ичиж болохгүй. Энэ яг энэ үйлдэлийг хойшоогоо ингэж давхар ирүүгээ гаргахтлаа ингэж татаж байх зэрэг хүзүү одоо илүү урт харагдаж штэ. Энийг та нар алхамар хийсээр байгаа сурах хэвээр. Энийг хийхгүй бол мэдрэл дарагдаад байна. Та нар таргалаад байна. Ганцхан энээс болж маш их асуудал үүсээд байна гэдгийг хатуу анхаараад өгөөч гэсэндээ би сая бүр ингээд уул үнцээс нь ухаад за нэгдүгээрт хүзүү бүгдийнх юм бол хамаг аюулын дохио асаад бие чинь мэдрэл дарагдахаараа кортизол даавар ялгаруулад эхэлдэм биш үү. Кортизол даавар байн өндөр байгаад байх юм бол шүн хар дарна, зүрх дэлсэн, уур уцаартай болно, даралт ихсэн. За энэ байн өндөр байгаад байвал бамбай булчгаагаас ялгарж байгаа T4 даавар T3 болж хувирч чадахгүй шүү, рецепторууд нь ажиллахгүй шүү гэж хэлээд байгаа шүү дээ. Тийм учраас таргалалт үүснэ. Энэ бүр маш жижиг юм шиг хэрнээ миний саяны ярьсан бүх зүйлсийг та бүхэн ChatGPT-гээс суугаад үзэж болно, эмчээс суугаад үзэж болно. Энэ бол 100% шинжлэх ухааны үндэслэлтэй зүйл шүү. Тэгэхээр хэний ч анзаардаггүй юм шиг хэрнээ бидний өдөр тутам хийж явах хэвээр дагаж мөрдөж явах хэвээр ийм зүйл байгаа гэсэн. За тэгээд энийг ингээ хойшоогоо баг-багаар ингэж сурах нь байна. За тэгээд ийм учраас модулийн агентлагууд одоо энэ дээр ном тавьчихдаг тий.
За тэгвэл бас нэг дараагийн дасгал нь хамтаа дасгал байгаа. Яг өөрийнхөө за өгзөг тэгээд энэ даал байна. За тэгээ хүзүү толгой. Эдрийг бүгдийг нэг шугамд шулуун зураас татчихсан юм шиг хананд түр зүртэй ингээд тогтоох. Одоо үнэхээр өөрөө бүр би яавал тэгшрэхээ мэдэхгүй байна гэж байгаа бол ингээд хананд зогсох. За тэгэнгүүт энэ нэг жоохон доошо болонгууд түрдэг хүзүүнд хүндрэл одоо ингээд нэг хүзүүнд тийм өвдөлт мэдрэгдэж эхэлнэ. Хэрвээ энийг хийсэн цагаас ахуулаад таны хүзүү маргааш хүндүр орж магадгүй шүү. Би тэрийг анхааруулчих. Багаар хийн шүү. Жоохноор хийн шүү. Өдөртөө ерөнхийдөө 10 минутаар хийж эхлээрэй. Дараачийн өдөр 15 минут, дараачийн өдөр 20 минут, дараачийн өдөр нь 20 минутаар оройдоо 2 удаач гэдэг юм уу. Ингээд нэмээд яваараа тэхгүй бол цаашдаа бид нар байнга ингэж сууж чаддаг болох хэрэгтэй. Тэгэхгүй бол яагаад тэгэхээр маш олон жил ингээ бүгдийцсэн хүмүүс байгаа шүү дээ. Ингээ бүгдийцсэн байсан хүмүүс гинтэл ингээ тэнийгээд эхэлдэг. Тэнгүүд хамаг юм чи ингээс хэрээд эсрэгээрээ баг ингээ нөгөө хүн амар цочирдог, хөндүүрлж эхэлдэг. Тэглэг орхиж болохгүй. Багаар тасгана. Энд чи янгинж байгаа бол маш их дарагдал үүссэн байна гэж бодож болно. За ийм байгаа. Тэгэхээр өнөөдрийнхөө дугаараар та бүхэндээ аюу сонирн мөртлөө, энгийн мөртлөө чухал зүйлийг орсон байх гэж найдаж байна. Тэгээд та бүхэн маань хэрвээ таалагдсан бол лайк дарж, пэйжээ фоллоу хийхээ битгий мартаарай. Мөн найз нөхдөө меншнлэхээ битгий мартаарай. За тэгээд дараачийнхаа дугаарыг үзэхийг хүсэж байгаа хүмүүс байвал дараачийн дугаар хизээвэ гэж бичээрэй гэж би бас хүсэж байна. Надад бас бяцхан мотивашн болоод цаашаа илүү бас гой зүйлсээ та бүхэндээ хүргэх бас нэгэн гой дэмжлэг болгох байхаа гэж найдаж байна. Тэгээд гоё үзээсээ, гоё хэрэгжүүлээсэй гэж хүсэж байна. Цаашдаа маш олон ярих зүйл байгаа. Би 4 жилийн хугацаанд бамбаа улчирхайн дутагдaltaагаа одоо эвлэрж амжих тэр зүйлийг одоо өөртөө би дасан зохицох, жин хасах гэж тэр 30 кг-ийн ард гарахад маш олон зүйлийг сурсан. За энэ болгоныг сургасан хүмүүстээ би бүгдээрэнд нь баярлалдаг. Маш их ном уншсан, маш их зүйлийг туршиж үзсэн. Тэр болгоныхаа хамгийн сайн гэсэн болгоныг та бүхэндээ шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хүргэхийг бол зорж байгаа шүү гэдгийг хэлэхэд таатай байна. За чаав.